Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх эвгүүлсийн эзэд бол өмнөх үеийн заламж холбоо, гэр бүл, ирээдүйн хойчин үндэс суурь болсон хүүхэд залуучууд юм а. Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө залуучууд нэгдлээ. Ерөнхий зохион байгуулагч нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Хамтран зохион байгуулагч нийслэлийн залуучуудын байгууллагын Ахмад ажилтны зөвлөл. Дэмжигч байгууллага нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын байгууллагын 100 жилийн мэд хүргэе. Нийслэл хүрээнд 1921 оноос залуучуудын байгууллага үүсч өгсөнтэй холбоотойгоор Монголын хүүхэд залуучуудын эвлэлийн 2 дугаар их хурлаас гаргасан аймаг хот хошууны залуучуудын эвлэлийн хороо байгуулах тухай шийдвэрийн дагуу нийслэл хот хүрээгийн хүүхэд залуучуудын эвлэлийн хороо 1923 оны 10 дугаар сарын 23-нд байгуулагдсанаар нийслэл Улаанбаатар хотноо залуучуудын хөдөлгөөн үүсэж залуучуудын өвгөн байгууллагын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй бөгөөд 2023 онд 100 жилийн түүхэн хонь дохиож байна. Төр олон нийтийн байгууллагын хосломол шинжтэй үйл ажиллагаа эрхлэж нийслэлийн удирдах дөрвөн байгууллагын нэг болж 70 шахам жил ажилласан Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын эвлэлийн хороонд эвлэлийн нийт гишүүдийн 3-1 буюу 84 мянган залуусыг нэндэ нэгтгэж 430 орон тооны ажилтнуудын хүчээр төрөлх хотынхон хөгжил дэвшил бүтээн байгуулалтад залуучуудын оролцоо хүч хөдөлмөрийг зохион байгуулж томоохон ачааллыг хуваалцаж хариуцсан үүргээ нэр төртөө гүйцэтгэж нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө олон сайхан үйлсийг бүтээж багтам амжилт гаргажээ. Үүний баталгаа нь Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын эвлэлийн хороог 1931 онд ардын хувьсгалын дараах үйл хэрэгт оруулсан гавьяа зүтгэлийг нь үнэлж аж үйлдвэрийн гавьяаны одонгоор 1973 онд үүсэж үлдсэний 50 жилийн ойг тохиолдуулан хөдөлмөрийн гавьяаны улаан түүгийн одонгоор шагнаснаар Монголын залуучуудын байгууллагын түүхэнд төрийн хос одонд хүүхэд залуучуудын эвлэл анхдагч байгууллага болж сайхан түүх бүтээсэн. Эвлэлийн байгууллагын үндсэн үүрэг бол хүүхэд залуучуудад өв дэгш хүмүүжил олгох, тэдэнд амьдралын идэвхтэй байр суурийг төлөвшүүлэхэд оршиж байсан. Өв дэгш хүмүүжил гэж оюуны өндөр боловсрол, мэдлэг чадвартай, цэвэр ариун яс суртахуунтай, бие бэлдрийн хөгжилтэй, гой зүүн өндөр мэдрэмжтэй, эх оронч үзэлтэй, шинэ иргэнийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэж байна. Үүнийг төлөвшүүлэхийн тулд боловсрол, соёл, урлаг, биеийн тамир, спорт, найрамдал, хамтын ажиллагааны чиглэлээр хүүхэд залуучуудын онцлог тохиолсон хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж хүүхэд залуучуудын оролцоог идэвхжүүлдэг байсан. Тухайн цаг үеийн хүүхэд залуучуудын эрэлт хэрэгцээг мэдэрч тэдний гүнд нь орж оюун санаа, бие бэлтэр, гоо зүй, ёс суртахуун, хөдөлмөрийн цогц арга хэмжээг бүтээлчээр зохион байгуулснаар эдгээр цагт хийсэн бүтээсэн ажил үйлстэй олон сайхан уламжлал, дуршлагыг бий болгосон нийслэлийн үе үеийн өсвөр залуу үеийг хүмүүжүүлсэн, хөгжүүлсэн, бүтээлч амьд түүхэн замналыг үлдээж чадсанд нийслэлийн залуучуудын өвгөн байгууллагын үйл ажиллагааны үнцэн оршин гэж үзэж байна. Цаг-цагийн уртад шиг дэмшилэгдсэн эвлэл, пионерын ажилтнууд, тухайлбал соёл урлагийн наадмууд, цэрэг эх оронч хүмүүжил олгох, дуу чагсаал, дөл шонхор тоглолт, улс төрийн дууны тэмцээн, цэнгэнд бүжгийн баяр, өнөөгийн шоуны эхлэл болсон задгаа талбайн шөнийн тоглолтууд, туриад, явган аялал, техник сэтгэлгээний тэмцээн, төрөл бүрийн ажил мэргэжлийн уралдаан, залуучуудын орон сууцны хөдөлгөөн, оюутны хавар наадам, нийтийн сувадник, хөдөлмөр соёлын чуулган гээд олон сайхан арга хэмжээнүүд өнөө үедч уламжлан хадгалж арга хэлбэрийн хувьд баяжигдан залуучууд хүүхдүүдийн хүртэл болсоор байна. Энэ бүхэн бол нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын бий болгосон үнэт өв юм а. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйлсэд үе үеийн хүүхэд залуучуудын ажилтнуудын оруулсан хувь нэмэр, бүтээлч, хөдөлмөрийн үр дүнг олон нийтэд зурчлан таниулах, хүүхэд залуучуудын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинжилэл, өв уламжлалыг сэргээх, хөгжүүлэх, Ахмад дунд залуу үеийнхний залгамж халааг бэхжүүлэх зорилгоор 2018 онд нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын 3 үеийн анхдагвар чуулганыг нийслэлийн засаг даргын эвэлдүр амжилттай зохион байгуулсан.
Энэ уламжлалыг үргэлжлүүлж аж үйлдвэрийн кабинетаас эхлээд нийслэл хотод олон зуун үйлдвэр аж ахуйн газруудыг барьж байгуулах, төрлөх хотоо соёлжуулах, догчуулах, цэцэрлэгжүүлэх, ногоон байгууламжтай болгох ажлыг эхлүүлсэн. Үеийн залуучуудын үйл ажиллагаа, үйл хэргийг үргэлжлүүлэх зорилгоор залуучуудын хөдөлгөөн үүсэж үүсний 100 жилийн ойг нийслэлийн хөгжил залуучуудаас өрөөнд дор нэгдсэн арга хэмжээг тусгай зөв төлөвлөгөөний дагуу нийслэлийн хэмжээнд зохион байгуулах тухай нийслэлийн засаг даргын захирамж гарсан юм. Энэ захирамжийн дагуу Монголын залуучуудын өдөр Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын эвлэлийн хороо байгуулагдсны 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын арга хэмжээг төлөвлөсөн ажлууд эхэлж байна. Улаанбаатар хотын хүүхэд залуучуудын эвлэлийн Ахмад ажилтнуудын мөнхийн залуунаас өдөрлөг 8 дугаар сарын 25-ны өдөр мөн зохион байгуулагдаж 200 ширхэг Ахмад ажилтнууд оролцлоо. Мөн түүнчлэн нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын 3 үеийнхний 2 дугаар чуулган нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын түүхэн замнал уламжлалт шинжилэл онол практикийн баг хурлал нийслэлийн залуучуудын үдсийн цэнгэн зэрэг томоохон ажлууд зохион байгуулагдаж эдгээр нь нийслэлийн залуучууд соёл боловсруулж бүтээлч үйл ажиллагаагаар ямагт нэгдүгээрт манлайлагч байх ёстой гэсэн эрмэлзэл үлгэр дуурайллыг нийслэлийн залуучуудад бий болгох нийслэлийн бүтээн байгуулалтад залуучуудын идэвхтэй оролцоог хангахад чухал нөлөөлөл үзүүлнэ гэж төлөвлөж ажиллаж байна. Эдгээрээс 102 жилийн өмнө нийслэл хүрээний Монголын хусгал залуучуудын эвэл гэдэг улс төр залуучуудын олон нийтийн анхны байгууллага үүсч өгснөөр Монгол улсын хөгжлийн 70 жилийн түүхийг энэ байгууллага одоо бүтээлсэн гэдгийг нотлох гэрчүүд өнөөдрийн талбайд хүрэн цугласанд баяртай байна. За энэ өнөөдрийн цэцэг өргөлтөнд оролцож байгаа үе үеийн эвлэл пионерын ажилтнууд бол нийслэл хотынхон хөгжил цэцэглэлтийн төлөө өөрсдийнхөө бүтээлч хөдөлмөр сэтгэл зүрхээ зориулсан тэдний зориулсан хөдөлмөрийг үнэлсэн алдар гавьяан өнөөдөр ингэр дээр нэг ялцж байгаа ийм бахархалтай гайхалтай сайхан хүмүүс цугласанд баяртай байна. Ингээд энэ туран цугласан нийт одоо төлөөлөгчдөө мөн одоо бидний үйл хэргийг залгамжлан авч яваа залуу үеийнхэнтэй мөн одоо өнөөдөр тохиож байгаа Улаанбаатар хотын хусгал залуучуудын эвлэлийн хорооны 100 жилийн ойг зохион байгуулалт хамтран ажиллаж байгаа нийслэлийн засаг даргын хамгийн газрын хамт олондоо бүгдд нь Монголын залуучуудын өдрийн мэнд Монголын хусгал залуучуудын эвлэл байгуулагдсны 102 жилийн Улаанбаатар хотын хусгал залуучуудын эвлэлийн хороо байгуулагдсны 100 жилийн ойн сайхан мэндийг хүргэж байна. Дэлхийн залуучуудын байгууллагын Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хүртсэний 102 жилийн нийслэл хүрээнд 1923 оны 10 дугаар сарын 23-нд байгуулагдсан Улаанбаатар хотын 100 жилийн түүхт 100 жилийн мэндийг та бүхэндээ хүргье. Нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын үе үеийн ажилтнууд, ахмад зүтгэлтнүүд Хажааргалт Улаанбаатар хотыг хамтдаа бүтээх залуучуудаа дэлхийн залуучуудын өдөр Монгол улсын залуучуудын өдөр нийслэл Улаанбаатар хотод залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан шин сэтгэлийн мэдлэгээ хөшөөлье. Нийслэл Улаанбаатар хотоо хөгжүүлэх их үүсэд залуучууд цаг үеийн дуудлага, итгэл үнэмшлээрээ нэгдэж залуучуудын өвгөн байгууллагыг нийслэл Улаанбаатар хотноо одоогоос 100 жилийн өмнө үүсгэн байгуулж залуу насны оргилуун тэмүүлэл, эрч хүч, санаачлах сэтгэлээрээ их хотынхон бүтээн байгуулалтад
манлайлан оролцож аж үйлдвэрийн комбинат, мах комбинат, Улаанбаатар хотын анхны төв цэцэрлэг, баг цэнгэлт хүрээлэн, Улаанбаатар хотын анхны мөсөн гулгуурын талбай, 1-р 40 мянган барилга, мөн түүнчлэн хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр босгосон хүүхдийн цэцэрлэгүүд, залуучуудын ордон, пионерын ордон, найрамдал цуслан, найрамдал парк зэрэг хүүхэд залуучууд зориулсан барилга байгууламжийг барихад жинтэй хувь нөрөө оруулан багтан сайхан төвхтээс нь өнөөгийн залуу үеийнхэнд үлгэр дуурайл болсоор байна. Үе үеийнхний залгамж холбоо бол аливаа сайн сайхан бүхэн оршин тогтнохын үндэс хөгжил дэвшлийн баталгаа олдоод өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж өвгөн адил нийслэлийн залуу дунд ахмад үеийнхний хүн холбоог уламжлан хөгжүүлэх нь бидний эрхэм зорилго юм а. Иймээс нийслэл хүүхд залуучуудын байгууллагын түүхэн замнууд үе уламжлал залгамж холбоог илэрхийлсэн 3 үеийн хүндэтгэлийн чуулган зохион байгуулахаар нийслэлийн эвлэл пионерын байгууллагын ахмад удирдлагуудаас гаргасан санаачлагыг нийслэлийн засаг дарга дэмжиж хүлээн авч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. 3 үеийн хүндэтгэлийн чуулганд оролцож буй туулсан амьдрал, хоригдлуулсан туршлага, бүтээсэн ажил үйлсээрээ өнөөгийн залуу үеийнхэндээ хүндлэгдсэн эвлэл пионерын ахмад цэцэрлэгтнүүдтэй нийслэл хотын нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлж урт насалж удаан жаргахын үлзийтэй ярилыг өргөё. Нийслэл Улаанбаатар хотыг зүүн хойд Азийн бизнес аялал жуулчлалын төв хот болгох их улсын тулгын 3 чулуу бол гэр бүл, хүүхэд залуучууд бөгөөд өмнөх үеийн залгамж холбоо, ирээдүйн хойчийн үндэс суурь болсон залуучуудыг зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх нь нэн тэргүүний зорилго билээ. Гэхдээ 1987 он байгуулагдаж нийслэлийн хүүхэд залуучуудыг соён гээрүүлэх, уурхай, соёл хүмүүжлийн олон талд ажлын ундраг болж байсан нийслэлийн залуучуудын соёлын төв хэдүүгээ нийслэлийн хүүхэд залуучууд гэр бүлийн байгууллагууд байрлаж залуучуудын хөгжлийг дэмжих төв, мэдээлэл технологийн сургалтын төв, бизнес инкубатор төв, Улаанбаатар инновацийн төв, залуучуудын хөгжлийг дэмжих хобби төв, нийслэлийн залуучуудын сайн дурын төвөд ажиллаж шинжлэх ухаанд, хувийн хвшлийн хамтын ажиллагаанд ашигласан мэдээлэл технологийн сургалтыг зохион байгуулах, инновац үйлдвэрлэл, үйлчлэгээ хөгжүүлэх, гарааны бизнесийг эрхлэх залуучуудыг дэмжих зорилго бүхий үйл ажиллагаа явуулж эхэлсэн уламжлал шинжилгээг хослуулсан бэлгшээлтэй сайхан хэрэг юм а. Нийслэлийн хүүхэд залуучдын төлөө ажилладаг байгууллагын ажилтан, албан хаагч та бүхэн ахмад үеийнхний хөдөлмөрч, бүтээлч, уламжлалаас суралцаж, үе үеийнхний бүтээн бий болгосон үнэт төв ажлын арга туршлагыг зарламжлан авч, баяжуулан хөгжүүлж, өөрсдийн ажилдаа нэвтрүүлэн, ахмадуудтай хамтран ажиллах шинэлэг арга хэлбэрийг бий болгох нь хүүхэд залуучуудын байгууллагын залуу ажилтнуудад өрөөгөөж өгнө гэдэгт итгэлтэй байна. Уламжлалт ёс заншлаан дээдлсэн, сэргээн хөгжүүлсэн ахмад залуу дунд үеийнхний залгамж холбоо батчин бэхжиж, нийслэл Улаанбаатар хотын иргэнийхээ нэр төрийг өндөр түргэн хөгжил, дэвшлийн төлөө хүч болцоогоо бүрэн дайжиж, улам их хэмжилтэнд хүрэх үлзийтэй өрөөлийг дэвшүүлье. Улаанбаатар хотын захирагчийн залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх захирамж бол гарсан ажлын хэсэг бол гараа явж байгаа. Энд үндсэндээ бол 17 төрлийн ажлыг зохион байгуулахаар сая эхнээс нь бас тодорхой хэмжээгээр дурдаад ингээ явж байна. Тэгээ өнөөдрийн 8 сарын 25-наас 10 сарын 23-ны хүртэл албан ёсоор 100 жилийн ойгоо шийдвэр гарсан өдрийг хүртэл залуучуудын нөлөөллийн ажлаар бол нийслэл хот маань амьсгалнаа гэдэг ийм ойлголттойгоор та бүхэнтэйгээ хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа хангаад байж байгаа. Эвлийн байгууллага маань бол одоо байгуулагдаад 102 жил. За мөн одоо Улаанбаатар хотын эвлийн хороо байгуулагдсны түүхт 100 жилийн одоо яруу алдарт ойн өнөөдөр болж байна. Тэгээ би бас та бүхэндээ бахархалтайгаар хэлэх зүйл бол байгаа. Хүүхдийн төлөө үндэсний газрын суурин дээр гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэмээх юм засгийн газрын том агентлаг байгуулагдаад эдүүгээ 7 төчилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Пенери ахлуудад төгсөөр анх одоо дөнгөж сургууль төгсөөд Пенери ахлуудад төгсөөр октябрийн харигны 54-р сургуульд ажиллаж байсан. Тэгээ эвлийн ахмад ажилтныхаа холбооны үйл ажиллагааг бол байнга дэмжиж ингэж ажиллаж байдаг. За тэгэхээр бол та бүхэндээ энэ байгууллага бас өнөөдрийн хүртэл ингээд өнгөтэй сайхан авч явахт нь манай ахмадууд маань үргэлж одоо сэтгэлээрээ зүрхээрээ үйл ажиллагаагаараа ингэж харуулж байдаг туйлын талархалтай байдгийг шүү гэдгийг та бүхэндээ илэрхийлье. Залуучуудын байгууллага маань өнөөдөр 21 аймаг 9 дүүрэг нийслэл одоо энэ
аймагуудтай одоо салбартай манайх 1000 гаруй ажилтан ажиллаж байна. Залуучуудын чиглэлээр 100 гаруй албан хаагч мэрэгчлүүд өнөөдөр бас одоо энэ төрийн байгууллагад ажиллаж байна. Бид олон залуучуудын соёлын залуучуудын хөгжлийн төвүүдийг бас олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр байгуулсан. Залуучууд маань одоо тэр төвүүдээрээ үйлчлүүлэх одоо үйлчлэгээ болоод жилээс жил сайжирч байна. Ингээд одоо залуучуудын ажил маань одоо өдрөөс өдөрт бас сайн одоо явж байгаа шүү гэдгийг би бас хүндээ батлан хэлхийг хүсэж байна. Тэгээд Монголын залуучуудын яруу алдар гадартугай. Монголын хувьсгал залуучуудын хэвлэл гэдэг Монголын залуучуудын байгууллага үүсч өгсөний 102 жилийн нийслэл Улаанбаатар хотын залуучуудын байгууллага үүсч өгсөний 100 жилийн өнөөдөр тохиож байна. Энэ Монгол улсын засгийн газрын тогтоолоор залуучуудын өдрийг жил болгоны 8 дугаар сарын 25-нд тэмдэглэж авах шийдвэр гарсан байдаг. Яг энэ өдөр бас уламжил ёсоор Дэнжинсбаатарын шинжлэх ухааны энд хорон салбараад байна. Энд хорон сугалсан залуучууд ялангуяа Монголын залуучуудын холбоо Монголын хувьсгал залуучуудын хэвлэлийг залгамжлан өнөө хүртэл 32 жил үйл ажиллагаа явуулж байгаа Монголын залуучуудын холбооны удирдлага ерөнхий нарийн бичгийн дарга нэм очир нарийн бичгийн дарга зам зэрэг нарт болон энэ төлөөлөн хөрөлцөн ирсэн залуучуудаа хэвлэлийн ахмад ажилтнуудын өмнөөс гүн талархал илэрхийлье. Бид үе үеийнхний залгамж холбоог барьж байж Монголын хөгжил цаашдаа ирээдүйтэй баталгаатай болно. Тийм учраас ахмадууд бид өөрсдийн сурсан мэдсэн бүхнээ өнөөгийн залуучуудтай хамтран тэдний сайн сайхны төлөө төгсөж зарцуулахад бэлэн байх болно. Ингээд бүгдээрэнд нь эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ирээё.
Улаанбаатар хотын хувьсгал залуучуудын эвлийн байгууллагын 100 жилийн ой болж байгаад бид нар тун их бахархалтай байна. Би ажилчны орны хувьсгал залуучуудын эвлийн хорооны нарийн бичгийн дарга пионерийн зөвлөлийн даргаар олон жил ажилласан энэ тэр үеийн эвлийн ажилтнууд бид Монголынхаа залуучуудыг улс их орныхоо төлөө бүтээн байгуулалт сурч хүмүүжих бүх үйлсийг манлайлан ажиллаж залуу насаа цаг үеийнхаа хөөхд залуучууд энэ төлөө ажиллаж байсандаа бахархаж идэг юм аа. Манай эвлийн ахмад ажилтнууд өнөөдөр сэтгэл бахтам эвлийн байгууллагынхаа 100 жилийн ог тэмдэглэж байгаа юм аа. Манай энэ эвлийн ахмад ажилтнуудын хамгийн ахмад нь 90-ээс настай тэгээд сүүлийн үед 90 онд ажиллаж байгаа залуучууд маань 50 хүрчээ. Энэ цаг хугацаа энэ 100 жил гэдэг бол бидний хөдөлмөр Монгол улстай ямар их одоо ач холбогдолтой байсны үлгэр жишээ билээ. Ингээд өнөөдөр баяраа тэмдэглэж байгаа эвлийн ахмад ажилтнууд нийт залуучууд бүх хүмүүстэй Монголын хувьсгал залуучуудын эвлийн байгууллагын 100 жилийн он баярын мэндэ хүргье. 1920 оны сүүлд 30-аад оны залуучуудад өөрсдийнхөө сэтгэл зүрхээр оролцож ажил сургууль оюутнууд нь хичээлээ хийсний дараа бүгдээрээ одоо аж үйлдвэрийн комбинатын яндангийн дуугаар цуглаж, зарим нь одоо аж үйлдвэрийн комбинатыг байгуулж, зарим нь цэнгэлдэг хөрөнгөө байгуулж, ингээд одоо нийслэлийн бүтээн байгуулалтыг ажлыг эхлүүлжсэн юм сайхан түүх байдаг. За эвлэл пионерын ажилтнууд бол одоо нийслэл хотынхоо залуучууд хүүхдүүдэд их оронч үзэл төлөвшүүлэх, амьдралын идэвхтэй байр суурийг бий болгохын тулд өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөрийг зориулсан манай байгууллага одоо түүхэн замналтай хийсэн бүтээсэн ажилтай хэлэг хөгтэй юм одоо сайхан байгууллага. Тэгээ өнөөдөр энэ 100 жилийн ойг тохиолдуулаад нийслэл хотынхоо нийт иргэдэд түүний дотор Монголын хувьсгал залуучуудын эвлийн гишүүн байсан, пионерын гишүүн байсан бүх одоо нийслэлийнхээ иргэдэд энэ одоо ажлыг гардан авч явж өнөөгийн энэ өндөрлөг дүргсэн эвлэл пионерын ажилтнуудаа бидний үйл хэргийг залгамжлан авч яваа залуу үеийнхэндээ 100 жилийн оюун баярын мэндийг хүргэж бүгдд нь эрүүлэн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөж байна. My darling, I hunger for your touch. Lonely time, and time goes by so slow. Can't touch this. Can't touch this. Can't touch this. Bye bye.
sale sans toi, je suis laide sans toi, comme une orpheline dans un dortoir. Je n'ai plus envie de vivre ma vie cesse quand tu pars. Je n'ai plus de vie, et même mon lit se transforme en quai de gare. Quand tu t'en vas, je suis malade, complètement malade. Хүмүүс энэ бүжгээр хичээлж байгаа энэ спортоор эрүүл мэндэд гоо сайхандаа өөрийнхөө оюун ухаандаа маш олон мундаг хөрөнгө оруулалт хийж байгаагийн нэгийг хэсгийн хоёр клубын тамирчин ах эгч нар ч хүрэлцэн ирсэн байна. Пирамид клубын тамирчилтаа баяр хүргэе. Одоо та бүхний өмнө Ихсээс клубын тамирчид маань тайзан дээр гарч ирсэн байна. Ганбаатар ахлагчтай Ихсээс клубын тамирчилтаа баяр хүргэе. За ингээд их цайд зүүн талаар гэртээ хүмүүс бол энэ клубт хамрагдаж энэ сайхан бүжгүүдийг сурч болох нэ. За Ганбаатар ахлагчтай их цайд клубын тамирчтай. Задгаа цагаан агстротис бүжгүүдийг тавих үзэж байна. Энэ бол нийтийн цэнгийн бүжгийн хоёрдугаараас явж байгаа шүү хүмүүсээ. Цэнгийн бүжиг анх 1934 онд үүссэн түүхтэй байдаг. 1934 он тэр үеийн залуучууд бошгийг хадах хөдөлгөөнд нэгдэж улаан хэгт цугларч боо шүлэг бүжиг зохиож явсны нэг нь одоо энэ цэнгийн бүжгийн хүмүүн төрлөختөн задгаа цагаан бүжгийг тухайн үеийн цэргийн чуулгын хошууч Дөнгөр чуулгын бүжигчин Александр нар хүмүүн төрлөختөн задгаа цагаан гэдэг бүжгийг одоо аяг хийж бүжгийг тэгэлж цэрэг зам гэдэг багшийн өгүүлбэр аягж энэ хөдөлгөөнүүдийг үүсгэсэн түүхтэй байлаа. Үүнээс хойш монголчууд маань маш олон жил энэ бүжгийг хийж ялангуяа манай нийслэл Улаанбаатарын хөдөлмөрчид яг энэ төв талбайд цугларч бүжгэлдэг байсан түүхтэй юм аа. Ингээд та бүхнийг энэ сайхан соёлоос суралцаж цэнгийн бүжгээр хичээлдэж төв талбайд цугларч хамт олноороо алтан байгуулаараа ах トゥ нэрээ найс нөхдөөрөө цэнгийн бүжиг сураарай гэж уриалж байна шүү. За энэ дотор та бүхний ээж шиг, аав шиг, ах шиг, эгч шиг хүмүүс ямар гоё бүжигч ямар гоё аз жаргалтай байгааг та бүхэн маань харж байгаа хаа. Хөдөлгөөнөөр нь үзүүлж байна. Цэнгийн бүжиг маань одоо хөгжөөд маш олон баяжмал хувилбартай бараг 50 гаруй тийм төрлөөр бүжигдэг болсон. Зөвхөн хүмүүн төрлөх задгаа цагаан гэхийг бараг 10 хэдэн төрлөөр бүжигж байгаа шүү. Одоо энэ зөвхөн анхны уламжлалт тавилтууд нь явж байна. Хамгийн одоо амархан таарны гэж ойлгож байна.
залуучуудын залуустай баяр хүргье. Тэнгэр бүрхэг шиврээ бороо орсон ч гэсэн та бүхний нэжнэсэн алга ташилтнаар манай урлагийнхан үнэхээр энэ цогтой золбоотой бид бүхэнтэй байгалийн эрсдлийг үйл ажиллагаанд хамт байгаа та бүхэндээ их баярлаж байна. Нэг сайхан алга таши. Зүйтэй. За ингээд бид бүхний залуучуудаа зориулж, нийслэлчүүдэд зориулж, та бүхэндээ зориулж залуучуудын байгууллагаас зохион байгуулсан энэ сайхан Улаанбаатар залуу сэдвт ёслол хүндэтгэлийн цэнгүүний ажиллагаа маань өндөрлөгт өгч байна. Эрхэм сайхан залуучууд минь улс их орныхоо бүтээн байгуулалтанд өөрсдийнхээ эрдэм оюуныг дайчлан сэтгэлээрээ, зүтгэлээрээ эрдэм оюунаараа улс их орноо хөгжүүлэхийн төлөө урагшаа! Ура! Баярлалаа. Ингээд манай цэнгүүний ажиллагаагийн минь хааж Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан надтай хамтран энэ сайхан арга хэмжээ хөтөлсөн ариун болдыгаа хүндэтгэлийн тайснаа өрн залъя. Та бүхний мэдих дуулах болно. Бүгдээрээ хамтран дуулъя. Зайга дуулсан도 하늘을 기리는 사람들아 애교는 지금은요. 나 бүгдээрээ монголчуудаа. Та бүхний сайхан цэнгүүн маань цаг заваа гарган хүрэлцэн ирсэн та бүхэндээ нийт хуран цугласан Улаанбаатарчуудын хаан өмнөөс нийт Монгол улсын иргэдийн хаан өмнөөс галтай, цогтой, үлций гişиг дүүрэн ирүүлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Баярлалаа. Дараа уулзтлаа. Баяртай. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх эвгүүлсийн эзэд бол өмнөх үеийн залгамж холбоо, гэр бүл, ирээдүйн хойчин үндэс суурь болсон хүүхэд залуучууд юм а. Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө залуучууд нэгдлээ. Ерөнхий зохион байгуулагч нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Хамтран зохион байгуулагч нийслэлийн залуучуудын байгууллагын Ахмад ажилтны зөвлөл. Дэмжигч байгууллага нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын байгууллагын 100 жилийн мэнд хүргэе.
100 жилийн нийслэлийн залуучуудын ууган байгууллага Улаанбаатар хотын бусад залуучуудын эвлийн хороо байгуулагдсны 100 жилийн тэмдэг тухай нийслэлийн засаг дарга сумын газрыг гаргасан захирамжийн дагуу манай Улаанбаатар хотноо олон төрлийн арга хэмжээгээр зохион байгуулагдаж нийслэлийн хөгжил залуучуудаас гэдэг аян явагдаж байна. Хүүхэд залуучуудын байгууллагын үйл ажиллагааны уламжлал, шинжилэл, залгамж халаа, өв уламжлалыг сэргээн хөгжүүлэх, үүх түүхээ баталгаажуулан үлдээх, ахмад дунд үеийнхний уламжлалт харилцааг бэхжүүлэх зорилгоор эдгээр арга хэмжээг тэмдэглэж байна. Тэгээ үүний баталгаа нь бол өнөөдөр энэ эрдэм шинжилгээний хуралд хүрэлцэн ирсэн та бүхэн болж байна. Манай өнөөдрийн хурлын ажиллагаанд Монголын хувьсгал залуучуудын эвлийн төв хороо, Улаанбаатар хот аймагуудын хувьсгал залуучуудын эвлийн хороо ажиллаж ирсэн үе үеийн эвлэл бяндрын ажилтнууд түүн дотроо хэд хэдэн аймгийн 1-р дарга нар, Улаанбаатар хотын эвлийн хорооны 1-р дарга нар, мөн Монголын хувьсгал залуучуудын эвлийн ахмад ажилтны холбооны тэргүүн доктор Инг мандах, за нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын газрын ажилтнууд, хот дүүргийн ажилтнууд, мөн залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл, за нийслэлийн залуучуудын төлөөлөл, үүн дотроо сайн дурын ажил эрхэлдэг нийгмийн сайн сайхан үйлсийн төлөө залуу наснаасаа ажиллаж байгаа манай ажилчин, оюутан залуучуудын төлөөлөл, сурагчдын төлөөлөл, мөн асран хамгаалах төвд суралцж байгаа хүүхдүүдийн төлөөлөл ирж өнөөдрийн арга хэмжээнд бид бүгдээрээ хамтран зохион байгуулах гэж байгаад баяртай байна. Ингээд та бүхэндээ нийслэлд хүүхэд залуучуудын байгууллага үүсэж өгсөний 100 жилийн залуучуудын ууган байгууллага Улаанбаатар хотын хувьсгал залуучуудын эвлийн хороо байгуулагдсны 100 жилийн мэндийг хүргэж байна. 100 жилийн түүх гэдэг түүхээ мэдэхгүй хүн ойд төрсөн сармагчин дугай гэдэг. Тийм учраас 100 жилийнхаа ойг энэ эрдэм шинжилгээний хурлаараа ялангуяа урд нь хийж бүтээсэн ажлаа цаашид яаж түүчээлээд яаж арай жидрээсэн зэт үеийнхэндээ зориулаад яаж жоохон өөрчлөлт хэрэгжүүлэх боломжтой вэ гэдгийг ярьж хэлэлцгээр энд бид нар цугласан байгаа лээ. Нийслэл Улаанбаатар хотод тулгамдж байгаа асуудлууд байгаа юу байгаа. Тэр болгоныг залуучууд бид нар өөрсдөө ялангуяа одоо энэ сууж байгаа залуучууд маань өөрсдөө түүчилж оролцож байж Монгол улс маань нийслэл Улаанбаатар маань хөгжин гэдэг итгэлтэй байдаг. Тэгвэл 2017 онд залуучуудын байгууллага залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсон. 2018 онд залуучуудын хөгжлийн төвүүд 9 дөрвөөр зохион байгуулагдсан. 2019 онд залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөртэй болсон. 2020 онд залуучуудын байгууллага бүр дээр залуучуудын хөгжлийг дэмжих төвүүдийг бий болгосон байгаа. Тийм учраас залуучууд гэдэг бол улс орны гол хөдлөгч хүч, хүн амын хамгийн бүтээлч бүлэг байдаг. Энэ утгаараа дэлхийн улс орнууд залуусаа хөгжүүлэх, тэднийг ажлын байраар хангах, амьдрах ахуй орчныг нь бүрдүүлэхэд анхаарч тэдний тогтвортой хөгжлийг хангах бодлого баримталж ирдэг. Ийм байна. За нэгдсэн үндэсний байгууллагаас бол залуучууд гэдгийг өөрийнхөө үндсэн баримт бичигт бол нэг 15-аас 24 насны хүмүүсийг залуучууд гэж үздэг, авч үзсэн байдаг. За тэгээд улс орон болгонд бол янз бүр байна. Зарим оронд бүр 12-аас 30 насны хүмүүсийг залуучууд гэдэг, зарим оронд 18-аас 35 гэдэг. Манайх ч нэг хэсэг 18-аас 35 гэж ярьж ирсэн. За Монгол улсын ерөнхийлөгчийн 91 оны зарилгад бол тэр зарилгын хавсралтад залуучуудыг 18-аас 28 гэж нэг ангилж үзээд дараа нь бол залуучуудын хөгжлийг дэмжих тухай Монгол улсын хууль 2017 онд батлагдаад Монгол улсын хүн амын 34.9% нь 15-аас 34 насны залуучууд байгааг тэмдэглэсэн. Тэгэхээр одоо бол манай төрийн бодлого залуучууд гэдэгт бол 15-аас 34 насны энэ орчим насны хүмүүсийг ангилж авч үзэж байна гэж үзэх үндсэлтэй болж байгаамаа. Түүхэд зам судлах шаардлагатай. Ажлын арга барилыг арга зүйн судлах хэрэгтэй.
Монгол залуучуудын төрийн болон одоо төрийн бус янз янзын байгууллагууд зөндөө байна. Тэгээ юу хийж байгааг нь харагдахгүй. Тэгтээ би бас шүүмжлэхийг хүсэхгүй байна. Би бас багш хүний хувьд одоо нэг залуучуудаар муу хэлэхтэй дургүй. Монголын залуучууд бол энэ цаг үедээ бол бас л их хөгжилтэй өсч хөгжсөн ийм сайхан залуучууд байгаа. Тэгтээ бидний залуу насыг аз жаргалтай, мөрөөдөлтэй, хүсэл эрмэлзлэлтэй тэр хүсэлдээ хүрэх боломжийг бүрдүүлж өгч байсан учраас би тэр өмнөх үеийн төр засаг Монголын хувьсгал залуучуудын эвлэл маш их баярлаж авд юм аа. Төрийн боловсрол одоо залуучдын байгууллагын хүчний төвөндөө одоо энэ төрөмжийг одоо системтэй гэж одоо хайдаа байна. Тэгэхээр энэ бодлого одоо амьдрал маань 50% төсвийг 50% авчихсан гэсэн хоёрыг биеэр хаваад дээр хараад байгаа юм. Сталинизмын үеийн иргэдийн байгууллагууд үнэхээр зөвхөн хүмүүст онцгой хатгаас маш олон зүйл байсан. Тэр учраас бас асууруу миний таард ажиллаж хүмүүсийг хүмүүст шуурах хариуцлагатай ийм хүмүүс ахиад юу зүйл явж байгаа. Тэгээд түүний 30 жил болохоор энэ асуудал тэр системийн хүмүүст хүмүүс анхаарч маш олон зүйл байсан. 1921 онд үүссэн байгуулагдсан цагааш ардын хувьсгалын ялалт эрхчлөө тусгай татвартай батхан бэхжүүлэх шинэ Монгол улсыг байгуулах хүн аман гэгэрүүл соёлоос эхлээд яг цаг ямагт хамгийн идэвхтэй хошууршин болж байсан үеийн залуу үеийн нэгдсэн зохион байгуулах хүмүүжил төлөвшүүлэх нийгмийн тус төрийн үйл бүтээн байгуулалтын үсэл дайшин олсууд хүргээд Монголын залуучуудын эвлэл түүхийн ажил чаданд нэр төртөө үүсгэсэн юм аа. Сонгодог орлог, сансар судлал, оюун ухааны дэвшил, оюун тийм одоо хөгжил, тэр оюун олимпиад одоо ямар юм оролцдог юм бэ гэж өнөөдөр жагсааж хэлж чадахгүй залуучууд байж ах жишээтэй. Рембрандт гэж юм, Моцарт гэж юм гэвэл мэдхгүй байх жишээтэй. Энэ бол их том харамсалтай санагдав. Ийм маягаар дэлхийн шинжлэх ухаан соёлын шинэ одод амжилтуудыг бахархан судалчихсан байж нийслэлийн залуучууд маань жинхэнэ өргөн хүрээнд өндөр боловсролтой хэв шинжээрээ бусад залуучуудаа үлгэрлэж дагуулan байлгаж чадах шаардлага бол уран гарч байгаамаа. Энэ дээр олон одоо зүйлүүдийг бол ярьж байна. За хоёр дахь асуудал бол сэхэтний хэв шинж. Өнгөрсөн нийгэмд хүмүүсийг сэхэтэн ажилчин малчин хэмээн ядгардаг байсан нь өнөөдөр ард хоцордсон байна. Өнөөгийн нийгэмд хүн бүр ялангуяа Монголын ирээдүй болсон залуус ямар ч ажил хөдөлмөр эвдэж байлаа гэсэн сэхэтэн хүний ариун нандин хэв шинж төгөлдөр байхыг хамгаалж чухал болж байна. Ялангуяа цахим ертөнцийн зөв зүйтэйгээс нь суралцаж цахим ертөнцид бол аимшиг маш их байна, хараад зүгэл маш их байна, элбэр дамжих явдал их байна. Тэгэхээр тэрийг бүгдийг ард тийш нь хаяад хамгийн одоо чухал одод дамжих шинжлэх ухаан соёлын одод дамжуулалтаас мэдж суралцаж хэмээж бид нийслэлийн тэргүүлэх удирдан үйлдвэрлэж чадах ийм залуус болж чадна. Сүүлийн жилүүдэд бол баг зэрэг сайжирсан гэсэн энэ хууль нэлээд өндөр байна. Өөрөөр хэрэндээ гэсэн нэг хичээл бол ажиглагч. За дээр нэмээд хэлэхэд сэтгэл ханамж ер нь ямар хөө төвшин байна гэж. Тэгэхээр залуучууд бол яг өнөөгийн байдлаар тэр улаанаар харуулсан хувийн амьдрал болон гэрүүлийн амьдралтай сэтгэл ханамж хэмнэн эсрэг тохиолдол цаг үеийн нийгэм болон хүрээлэн болчихсон сэтгэл ханамж тааруу ийм юм ажиглаж. За түүнчлэн залуучуудыг улс төрийн оролцооны үед ингээд аваад үзэхэд дөрвөн залуу тутмын одоо нэг нь буюу 25.2% улс төрийн зөвлөгчд, 3 залуу тутмын нэг улс төрийн хүнээс 10 залуу тутмын нэг улс төрийн огт сонирхгүй ийм юм ажиглаж. Өөрөөр хэлбэл сонгуулийн болон улс төрийн намуудын сэтгэл санааг зовоож байгаа хамгийн гол хүчин зүйл юу байна гэхээр залуучуудын улс төрийн оролцоо жилээс жил буурч ийм байна. За нийслэлийн залуучуудын байгууллага үүсч өгцсөний 100 жилийн хойно энэ
23 онд тохиож байгаа. Энэ ойн ажлын тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн засаг даргын тамгын газар, нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагатай хамтарч манай Эвлийн Ахмад ажилтнууд олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа. Нэг нь өнөөдөр явуулж байгаа эрдэм шинжилгээний баг хурал юм аа. Энэ эрдэм шинжилгээний баг хурал бол Монголын залуучуудын байгууллагын өмнө тулгарсан асуудлууд өчигдөр ба өнөөдрийн байдлын талаар харилцаж, энэ залуучуудын байгууллагын талаар төрөөс явуулах бодлогын талаар залуучууд болон Эвлийн Ахмад ажилтнуудын санал бодол, эрдэмтэд судлаачдын судалгааны ажлыг сонсож, тэднээс нэгдсэн дүгнэлт гаргаж, өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсын төрийн байгууллагууд залуучуудын талаар явуулах бодлогонд анхаарах асуудлуудын талаар өөрсдийн санал зөвлөмжийг боловсруулах зорилго чиглэлтэйгээр ингээ үйл ажиллагаа явуулж амжилттай дуслаа. Ингээд энэ эрдэм шинжилгээний баг хуралд оролцож илтгэл тавьсан нийт илтгэгчид, эрдэмтэн судлаачид болон хуралд оролцсон Эвлийн Ахмад ажилтнууд болон ихтэй сургуулийн оюутан залуучууд, нийслэлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллагуудын залуучуудын төлөөлөлд бас талархал илэрхийлье. Хөв уламжлал заламж холбоог илэрхийлсэн 3 үеийн хүндэтгэлийн чуулган зохион байгуулахаар бид энэ сувнаад байгаа билээ. Дахин 100 жилийн ан баярын мэндийг хүргэе та бүхэндээ. Сайн байцгаана уу? Сайн намцгааж байна уу? Улсын хурлын дарга хонжийн замд шатаар нийслэлд хүүхэд залуучуудын байгууллага үүсч өгсөний 100 жилийн ой зориулсан 3 үеийн хүндэтгэлийн чуулганд оролцогчдод баяр хүргэж амжилт хүссэнийг уламжилж байна. Би энэ сууж 12 цагт ирээд ингээд ахмадуудтайгаа уулзаад сууж хахад юу бодогдож байна вэ гэхээр залуучуудын байгууллага эвлэл бидэнд юу үлдээсэн бэ гэж бодож суулаа. За нэгдүгээрт амьдралд идэвхтэй байх зан чанарыг эвлэл залуучуудын байгууллага бидэнд өгсөө. Идэвхтэй амьдралын идэвхтэй байр суурь, амьдралд идэвхтэй байхыг бидэнд өгсөн юм аа. За хоёр хувийн хичээгээс илүү улсын төлөө хийж бүтээх зан чанарыг өвлөн тээсэн хүмүүс байсан. Бид хар аймаа хичээхгүй өмнөө нийгмийн гэр шиг хамт олонны иргэн шиг байнга тавьдаг байсан. Бид зорилготой ажиллаж амьдарч шинийг эрэлхийлэх, шин сургагт тэмүүлэх зан чанарыг бол бас эвлэл залуучуудын байгууллага бидэнд өгсөн. Хүнтэй харилцах эвдүүг эвлэл бидэнд өгсөн. Одоогийн хэлээр бол зөөлөн ур чадвар гэж яриад ах шиг байна. Хүнтэй харилцах ур эвдүү гэдэг бол их чухал байгаамаа. Тавдан бусдыг араасаа дагуулах буюу манлайлж зохион байгуулах ур чадварыг эвлэл бидэнд өгсөн. Энэ сууж байгаа хүмүүс тэр болгоныгоо одоо сууж байгаа. Дараа нь бидэнд шүүмжлэл сонсох, үг даах, бэрхшээс саадыг даван туулах чадвар, дэвсвэр төвчээрийг эвлэл бидэнд өгсөн. Бид хатуу хөдөө үгийг байнга сонсч л байсан. Тэр бол ажил сайжруулах үг юм аа. Биднийг одоо загнадаг байсан дарга гэдгийг би хашилтанд хийж шүү. Бид нэр ажил хийлэгдэг
өдөртөн манлайлдаг дарга нар маань тэнд сууж байна. Бацуг даргада энэ өдөр баярын мэнд хүргье. Өмнөх үеэс Ахмад үеэс их зүйлийг сурч мэдж эзэмшиж авах юмсан гэдэг ирэмзэлтэй байсан. Тэгээд би энэ зөвхөн одоо энэ сууж байхад ийм 7 зүйлийг өвлж авсан гэж ингэж боддог. Ахмад үеэс өмнөх үеэс их зүйлийг сурч мэдж авч ирсэн шүү гэдгийг хэлье. Салбарын сайжуудын үлгэр дуурайлыг залуучуудаа түгээн дэлгэрүүлэхийг чухалчилдаг байсан. Тэр үеийн алдартай салбарын хөдөлмөрийн баатарууд, аваргууд олон байсан. Бүгдийг бид тэр сайн сайхан болгоныг нийгэмд хүргэж сурталчилгын төлөө ажиллаж ирсэн юм аа.
хөгжүүлэх их үйлсэд залуучуудын цаг үеийн дуудлага, итгэл үнэмшлээрээ нэгдэж залуучуудын ууган байгууллагыг нийслэл Улаанбаатар хотноо одоогоос 100 жилийн өмнө өнөөдрийн энэ өдөр үүсгэн байгуулж байжээ. Залуу насны ориглон тэмүүлэл, эрч хүч, санаачлаг, зүтгэлээрээ их хотын бүтээн байгуулалтад манлайлан оролцож, аж үйлдвэрийн комбинат, мах комбинат, Улаанбаатар хотын анхны төв цэцэрлэг, баг цэнгэлдэх хүрээлэн, Улаанбаатар хотын анхны мөсөн гулгуурын талбай, 1-р 40 мянгатын барилга, гих мэтчлэн хүүхэд залуучуудын ордон, пианерын ордон, найрамдал цуслан, найрамдал парк зэрэг хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжийг барихад жинтэй хувь нэмрээ оруулан бахтам сайхан түүх бүтээсэн нь өнөөгийн залуу үеийнхэн бидэнд үлгэр дуурайл болсоор байна. Үе үеийнхний залгамж холбоо бол аливаа сайн сайхан бүхэн оршин тогтнохын үндэс хөгжил дэвшлийн баталгаа болдог. Өчигдөргүй өнөөдөргүй маргааш гэж үгийн адил нийслэлийн залуу дунд ахмад үеийнхний хувийн холбоог уламжлан өвлүүлэх нь бидний эрхэм зорилго билээ. Иймээс нийслэлийн хүүхэд залуучуудын байгууллагын түүхэн замнал, өв уламжлал, залгамж холбоог илэрхийлсэн 3 үеийн хүндэтгэлийн чуулганыг зохион байгуулахад нийслэлийн эвлэл пионерын байгууллагын ахмад удирдлагуудаас гаргасан санаачлагыг нийслэлийн засаг даргын зүгээс дэмжин нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Өнөөдөр намайг мандайлал буюу тэр дундаа одоо энэ 21-р зуунд яригдж байгаа жинхэнэ мандал гэдэг сэдвээр энэ мандал гэж хүмүүс одоо 15-20 минутын нэг яриа гэдэг гэсэн. Тэгээд их хүнд даалгавар өгсөн. Энэ одоо өөрийнхөө бүх амьдралаараа бүх цагаараа эрчим хүч одоо тийм эсцээрээ мандалсан хүмүүс өмнө мандал гэдэг бол одоо нэг шалгалтанд орж байгаа л ийм л юм болж байгаа юм. Тэгээд та бүхэн гой дэмжээд сайхан олж өгөөрэй гэж хүсэж байна. Тэгээд та бүхний бодлоор энэ мандал гэж юу юм бэ? Юуг бид нар мандал гэдэг юм бэ? Бид яагаад мандалах хэрэгтэй юм бэ? Яагаад өнөөдөр бас тийм улаан цаг маань бас хүүхэд залуучууд хүүхдийн зөвлөлийнхэн маань ирсэн байгаа учраас тэр дундаа бас 9 дүүргийн маань ингээд залууч хүүхдийн зөвлөлийнхэн ирсэн байгаа учраас тэр хүмүүстээ өнөөдөр бас энэ одоо Монголын хувьсгал залуучдын эвлэлийнхэн хамтдаа Махмуд энэ сайхан одоо хүмүүсээс суралцах ийм цаг болж байгаа. Мандал гэж юу вэ? За ямар нэгэн зүйлийг хүн бол өөрсдөө бодож байгаа тийм үү? За Жон Максвелл хэлэхдээ мандал бол бусдад нөлөөлөх тийм ур чадвар юм аа гэж хэлсэн. Нэг үгээр хэлбэл мандал бол нөлөөлөл юм аа гэж хэлсэн. Хүн бол хүнд хоёр төрлөөр нөлөөлдөг гинэ. Юу гэж хоёр төрлөөр нөлөөлөх вэ? Яг зөв сайнаар болон муугаар нөлөөлдөг гинэ. Сайн дотор хоёр ганц гинэ. За юу гэж хоёр ганц? Сайн дотор хоёр ганц. За би чихүү. Санаатай болоо санамсгүй гэж хоёр хэлдэг гэж. Санаатайгаар хүн цайнаар нөлөөлдөг хүн байдаг уу? Байна. Хэн бэ? Би гэж хэлээс. Сайн ба санаатайгаар хүний сайн нөлөөлж байгаа. Энэ бол надад санаатайгаар сайнаар нөлөөлдөг хүмүүс ирсэн байгаа. Эцэг их тийм үү? Аав ээж багш сургууль хүмүүж өгч бидний урд явж байгаа мандаж бол санаатайгаар биднийг өнөөдөр энд цуглуулсан зөв үү? Зөв нөгөө талд санаандгүйгээр бас хүн цайнаар нөлөөлдөг хүмүүс байдаг гинэ. Ямар хүмүүс ах вэ? Бас би гинэ. Сайн бай. Бүдрээс би гэж хүмүүс үг хадаа башаа. Санаандгүйгээр бас бид нар сайхан хуудастай, сайхан ажил үйлдээ, сайхан хийгээд хин нэгэнд харагдаж бишээ. Өөрөө чинсээс хийж байгаа хүмүүсийг хараад ингэж ажил хийж болд юм байна гэж хараад сайн өдөнд автдаг зөв үү? За муу нас хоёр ганц юу гэж хэлэх вэ? Хантай. Ахтай. Муу нас хоёр ганц санаандгүйгээр бас муугаар нөлөөлдөг хүмүүс байдгүй. Байна. Санаандгүйгээр ажилласаа хоцроод тэнийг муу нөлөөлж гэж бодоогүй те. Тэгээд тэрийг нь хараад энэ хоёр хүн ингэж хоцорч болж байгаа юм чи бас хоцорч болох юм байна гэж бодоод муу нөлөөд автдаг зөв үү? Зөв. Санаатайгаар хүнд муугаар нөлөөлдөг хүмүүс байна уу? Тийм байна. За дахин хаалаа бишаа. За бас хүн бас санаатайгаар хүн муугаар нөлөөлж бас болдог аа. Тэгвэл энэ тагимд
ирсэн бүх хүмүүс сайнаар боломжоор нөлөөлдөг. Сайнаар санаатаагаар нөлөөж байгаа хүмүүс нь санаанд нөлөөж байгаа хүмүүс нь маш их байна. Зөв үү? Нэг үгээр хэлбэл хүн болгон нөлөөлөгч. Зөв үү? Мөн эсрэгээр нь хүн болгон манлайлагч. Ингээ миний ажил дуслаа. Энд үлдсэн бүх хүн бол манлайлагч юу? Өндөр өөрөөсөө хадаад багшаа. За би бол төгшөөрөд өссөн. Миний эмээ 1925 оны хүн байсан. 85 нассан. Тэгээ багасаа эмээтэйгээ тийм өхрийн суугаар өгжүүлээд эмээтэй өссөн. Эмээ маань 2010 онд хорвоогийн мөхөсөг үзсэн. Тэгээ эмээ маань надад ингэж хэлдэг байсан. Минийхөө хүн ер нь эцэстээ хүнээр л дуттай байна гэж эмээ хэлдэг байсан. Хүн дотроо минийхүү хүн ер нь тийм ээ урмаар дуттай байна да минийхүү гэж эмээ хэлдэг байсан. Тэгээ би жоохон 6 одоо 8 та хүүхэд байсан учраас нэг урам биш тухай бодоо эмээгийн амттай чихэл гоё харагдаад тэгвэл тэгээ нэг 30 жил амьдраад ирсэн чи урам уграад шүү нэг сонир болоод та нар урам уградаг уу? Уграна шүү. Манай залуучууд яас их чанга дуурч байна. Хугардаг шүү гэдэг. Манайхан бол уграад байх чинь тэнд уграад. Аха. Яахаар хүний урам уграад. Монголчууд бүгд нь хэлсэн байна. Бурмаар тэгэхээр урмаар гэдэг. Урмын угаснаас. Цугрын гэж одоо юу гэсэн үг вэ? Норооны суулттай юу болж байна? Яс цугрын, цугрын гэдэг бол хэвдэд болох хоол зөв үү? Хүний тийм ээ урмыг угаснаас ууцыг нь хуглаад. Тэгэхээр юу вэ? Энэ урам гэдэг бол ямар би сүүлийн 5 жил хувийн өгсөн чиглэлээр сугаж багш хийгээд манайч тэр эртэж Монгол хөтөлбөр гэдэг хүмүүсийг өглөө тусдаг юм байна. Өнгөрсөн жил ерөнхий сайд хэмжээд илүү чимгэж Монгол аяа ингэж хийв үү? Тэгэд манайх очсон өглөө заад мөргүүгээ дасгал масгал хийсэн юм байна уу? Манайхан бүгд ойлцсон. Тэгээд энэ ажлыг хийгээд нэг юм ойлгосон. Хүн чинь ингээд сургуульд ороод тохороо нэг хүнд одоо заагаад байгаа биш өөрөө ойлгоод идэв билээ. Өөрөө ухаараад ингээд юм заахаар ингээд сургуульд ороход өөрөө ухаараад идэв билээ. Тэгээ нэг юм ухаарсан юу гэхээр хүний уран бас ховрохгүй байх боломжтой юм гэж ухаарсан. За тэгээ тэр аргыг та бүхэнд хэлж өгч байгаа сурах уу? За сурах байгаа хүмүүсийн алга нь хорсдог гэж. За урдыг бас хоёр ангилт хэлээ. Юу гэж хоёр ангилт вэ? Би ч нэг бүхэд юм байт юм болов гэдэг бүхэд мах шиг юм бодоод байсан чи үгүй юм байна. Хоёр ангилт юм. Юу гэж хоёр ангилт вэ? Санаатаа сонсох одоо биш ээ бүх шийдвэр бүх хариулт юм байна. За би энэ зүгийн гадаад ба дотоод гэж хоёр ангилт. Гаднаас ирдэг уран байдаг уу? Юу байх вэ? За хэлээ. Цаашаа магтаа, цалин бүндүү, одон медаль, халамж, сайхан инээд зөв үү? За хажууд байгаа хүмүүст нэг гоё уран өгөх үү яах вэ? За хоёр талынхаа хүмүүст харж байгаа зүйл сайхан магтаал хийчих сайхан харж байгаа. Дандаа найз нөхөд сайхан хамт өгдөг юм хүмүүс нь. За гоё харж шүү. Төдөөтэй байх шүү. Хөөрхөн байх шүү. Юу би чамайг харддаг байсан шүү яа. Сайхан ажиж байгаа хүмүүс юм. За бусдаас нэ гаднаас урам авсан чи ямар байна? Гоё. Яг зөв. За хүнд хэрэгтэй урмыг 100% гэж бодвол гаднаас ирдэг урам хэдэн үе гэждэг вэ? 80 гэж хэлсэн. Тэр ухаантай. Зөв. За тэнд бол 80 гэж нөр хэлэх юм байна уу? 95, 50, зөв. 100 гэж хэлсэн. За гаруу. За энэ хоёр хэлсэн. Дуудлага хөдөлтэй маш дарагдлаа. За гаднаас ирдэг урам бидэнд хэрэгтэй урмын хэдэн хувийг эзэлдэг вэ гэдгийг би та бүхэнд хэлж өгч байна. 20-30% эзэлдэг. Тийм учраас хүн урмаар дутж амьдардаг. Амьдрал бол өгөхийн ухаан болохоос авахын ухаан. Хүн авах гэдэг тусмаа хүний урам их бага. Таныг энэ тангимд байгаа бүх хүмүүс хүндлээд сүлдэн мөргсөн ч үгүй 30% даа. Таны удам угсаа, таны хин монголчууд бүгдээрээ хүндэлсэн ч 30% хэрэгцээ хангадаг байх нэ. Энийг Эрдэнэтэд аль хэзээний 1930 онд нотолжээ. Тэгвэл зааргаад шмөрөө таш гоё болсон. Хүн өөрөө мөрөө сайхан. За тэгвэл хүний хэрэгтэй одоо тийм урам альва энэ одоо хайрын, энэ харилцааны
хүний амьд явахын хамгийн утга учирыг хэрэгцээ бол хүнд байдаг урам юм бол хүн урмын амьтан юм бол тэр нь 100% гэж бодвол дотроос өөртөө урам өгдөг тэр зүйл хэдэн үе эздэг гинэ. За талаас 80%. Тийм учраас бүгдээ өөртөө урам өгдөг тийм хүмүүс байгаарай гэж та бүхнийгаа тийм урамшуулж гэж ирсэн юм аа. Хооч үеийнхнийхээ ёс суртахууны болон соёл ёс зүйн хүмүүжилд илүүтэй анхаарч тэднийг хүн байхад юуны өмнө энэ тэргүүн хүн байхад суралцуулахад анхаарч энэ чиглэл эрдэмтэд илүүтэй ажиллахыг эрдэмтэд зөвлөж байна. 4. Монголын залуучуудын талаар хийх эмпирик судалгааны ажлын цар хүрээ судалгааны чиглэл хандлага нэлээд олон төрөл болж түүнд оролцогчдын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай. Гэвч залуучуудын нийгмийн хөгжлийн талаар суур судалгааны ажил өгүүлэгдсээр байна. Иймд залуучуудын хөгжлийн зөвлөл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс залуучуудын талаар судалгааны бодлого чиглэлийг шинжлэх ухааны актын болон ихтэй сургуулийн эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор тодорхойлож ойрын болон хэтийн төлөвлөгөөтэйгээр судалгааг явуулах шаардлага байсаар байна. 5. Мэргэжил сонирхлын бүлгүүдэд тулгуурласан болон улс төрийн намуудыг түшгэлсэн залуучуудын төрийн бус байгууллагууд олширч тэдний тоо хамрах хүрээ өсөх хандлагатай байна. Иймээс залуучуудын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, юуны өмнө залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хүрээнд тэдэнтэй хамтран ажиллах зөв зохистой механизмыг төрийн зүгээс бий болгох, тэднээр дамжуулан төрийн бодлогоо залуучуудын дунд хэрэгжүүлэхэд шинэ арга замыг шүүгчлэх шаардлага байсаар байна. 6. Залуучуудаа ажиллаж буй Ахмад үеийнхний хувьд залуучуудаас суралцаж сэтгэлгээндээ хувьсэл өөрчлөлт хийхийг өнөө үеийн шинэ үеийн залуучууд Ахмадууд биднээс шаардж байна. Ахмадууд биднийг юуны өмнө хуучнаараа хэд бахархах, хэд заад сургах, зааварчлах, үглэх, хооч үеийнхэндээ гоморхож гомдлох зэрэг хөгшрөлийн 3 өвчнөөсөө ангижраач гэж зэт үеийнхэн манд биднээс шаардж байна. Тийм учраас техник технологийн эрчимтэй хөгжил зах хязгааргүй мэдээллийн дунд хөл алдах гэж байгаа энэ залуучуудаа тусуулахын тулд эхлээд Ахмадууд бид залуучуудтайгаа ойр байж тэднийг сонсож, тэднээс суралцаж, тэднийг ойлгож, тэдэндээ үглэж биш, биеэр үлгэрлэж, үйлдэлээрээ үлгэрлэж, хамтран амьдрах шин шаардлага гарч ирж байгааг юуны өмнө хэлэх байна. За эдгээр 6 зөвлөмжийг эрдэмтэд судлаачид маань гаргаж байгаа. Ингээд шагналын арга хэмжээ хэлэхэд бэлэн болсныг баяртайгаар уламжилъя. За манай октябрийн оройн чинь одоо шир бүцээр 2 оройн болцсон. Тийм учраас баяр бадургэргээ чамсан санган баяр бадургэргээ чамсан юм байна. За ингээд бордын ойны таны хүржээ санган баяр бадургийн хүлдэт дэлгээр шагналсан баяр хүргье. За мөн санган баяр бадургийн хүлдэт дэлгээр Жэнчвэн Цэрмаа таныг шагналсан байна. Баяр хүргье. За Баахрын Сарангэр таныг санган хайргал дүүргийн хүндэт дэлгээр шагналсан байна. Баяр хүргье. За манай дараагаар шагналуулаа. За
Санжигцоо ийшээ гараад байна. Манай хамтаа шагнал хасаж явах цаг авцаас мартсан байж байна. Яа ингэж шагнал авцаач ингэ байна. Баасан дийвээ. За дамжин сүргийн баасан дээр таныг сонгон хайрын дүүргийн бүндэт тэмдгээр шагнасан байна. Баяр хүргэе. Энэ Улаанбаатар хотын хөлсгөл залуучуудын эвлэн хороо байгуулагдсан 100 жилийн дурсгалын хүндэт тэмдгээр шагнасан байгаа шүү. Бүгдээрээ ингэр дээрээ зөөцсөн баг бүх шагнасан хүмүүстээ баяр хүргэе. За энэ тэмдэгүүд 3 утгыг агуулж байгаа. За нэгдүгээрт нь бол Улаанбаатар хот маань. Бидний одоо Лондон жанцсан их хурлын гишүүн даргын хэлснээр бол эвлэл юу өгсөн гэдэг тэр байгууллага маань байна. Дээр нь нэмэгдээд нийслэлийн залуучууд ямагт нэг номер байсан. Эвлэлийг байгуулахад нэг байсан, хотыг бүтээн байгуулахад нэг байсан. Орчин цагтаас манай залуучууд нэг номер баг. Болтгой гэдэг мэдээллийг тэмдэглэж бид нар нийслэлийн залуучууд нэг анхдагч нэг шүү гэдэг ийм тэмдэг зохион бүтээсэн. Ингээд та бүхэндээ бүгд баяр хүргэе. Төмөр очир одоо директорын үйлснээр бүгдээрээ мандатлагч авах бай. Нийслэлийн залуучууд үргэлж нэгд байдаг шүү. Лондон гишүүн маань манай эвлэл пионерын ажилтнуудаас топ гэдгийг шалгаруулаад нэг номерт байгаа. Өөр их дараахан. Үнээр одоо эвлэлийн ажилтнуудаас их хурлд одоо 7 удаа суусан. 8 удаа. Хууль зүйн шинжилгээний доктор, авиат ажилтан. Их хурлын дарга чамаараа энэ өдөр махгүй яах вэ? Уг нь их сургуулийн эвлэлийн хорооны даргаас ирсэн шүү. Тэр учраас мандатлагч хүмүүс ямар өндөр төрөлх гэдгийг энэ хүний жишээнээс манай залуучууд олж харсан байгаа гэж би хэлж байна. Бас нэг алба гэдэг ба Монголын спорт аяллаа холбоо гэж. Спорт аяллаа холбоо маань энэ жил бас 30 жилийн хаалт хэлсэн. Нийслэлийн эвлэлийн байгууллагатай салшгүй холбоотой ажиллаж ирсэн. Энэ Монголын спорт аяллаа холбооны 30 жилийн хүндэт тэмдгийг Улаанбаатар хотын эвлэлийн хорооны 1-р нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан. Жамсрангийн Эренцэн амгалан гардуул бас ийм даалгавартай ирсэн юм аа. Яагаад гэвэл Улаанбаатар хотын эвлэлийн хороо Монгол улсад спорт аяллыг хөгжүүлэх тэн дотроо Түрээд гэж өнөөдрийн хүртэл явж байгаа 40 гаруй жилийн түүхтэй эх жил 40 жил нь болох гэж байгаа. Манай хотын эвлэлийн хороонд эвлэл пионерын ажилтан 460 хэдэн хүн ажилласан. Тэрний төлөөлөгчдийн төрөлсөн байсан. За манай нийслэлийн залуучууд юу гэж яасан гэж ухаан байгуулсан бэ гэдэг төрөний улсууд. За өнөөдөр одоо гайхалтай сайхан дурсан жил сайхан гоо бидний залуу насыг сэргээсэн ямдарч гавьяатай баярлалаа. За хотын олон дараагараас очих дарга өнөөдөр хамгийн анхны дарга болж одоо бидэнтэйгээ хамт иж баяр хуваалцж байгаад бид их баяртай байна. Манайх баяртай байна уу? За тэрсээ надад хүсчихэ. Хотын эвлэлийн хорооны нарийн бичгийн дараагаар нүдүрхүү зэглэнөө микрофон дээр орж байна. Нүдүрхүү орж байгаа хамгийн өндөр настай ир гарч байгаа хазай боор ахуйц ажилтан байна. Дахин баяр хүргэе. Бидний өрчөг байна. Гастуга зүгээд тэдний чөмжлөөр өдөр ухаан байгуулах чинь үндэсний төлөөлөгчтэй сууж байна. Тэр хоёроо залуучууд байсан. Энэ бүх бол залуу наснасаа хөтөлтэй гарах хөтөл сургууль хүмүүст ажлыг өдөр ухаан байгуулах ажлыг шинэ
төлөөлөгчд гэж үзэж байна. Энэ бүх хэмжээ ахмад ажилтнуудаа, федерийн ахмад ажилтнуудаа чин сэтгэлээр халан баяр хүргье. Хүүхдүүдийн хувьсгал залуучуудын эвлэлд ажиллаж байсан 75-аас дээш насны 50 ахмадтай нийслэлийн засаг даргын зүгээс гарын бэлэг гардуулж байгааг үгээр дамжуулъя. Мэдээгүй давтал. За манайхан жиргэдээ ахмад болоод байгаа. Тэрэн дотроос 75-аас дээш насныхныгаа урьж одоо 100 жилийнхаа энэ хүндэт арга хэмжээнд урьж одоо бид оролцуулж тусгай шагнал гардуулж байна. Энэ ахмад ажилтан дансрангийн ванданд орж манай нүдүгүү дарга Сүхбаатар дүүргийн Чадраавын Жигүүл Багуу Сүрэн хорын Дор Зүрэн хорын Эрдэнэбаатар багш манай хилцээ дарга Мужааны очрол дарга одоо манай гандан ууршгүй Эрдэнийн сэлгээгч мөн наран цэцэгч Дэмбэрлэгч за энэ 8 хүнээрээ төлөөлөж 68 моргөгчээр энэ 100 жилийн түүхэн ог бид ахмадуудаа хүндэглээ илэрхийлж байна. Бид манай ахмадуудыг хүндэтгэж бэлгээ илгээсэн нийслэлийн засаг дарга Сумья Баатар дарга баярлж байна. Залуучуудынхаа маршийг бид бүхэнтэй хамтран дуулна хэмээн та бүхнийг урьж байна. Түшин сайхан амьдралын дэнийг хүсэн өрөө баярлалаа та бүхэнд баярлалаа. Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх эвгүүлсийн эзэд бол өмнөх үеийн заламж холбоо, гэр бүл, ирээдүйн хойчин үндэс суурь болсон хүүхэд залуучууд юм а. Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн төлөө залуучууд нэгдлээ. Ерөнхий зөвхөн байгуулагч нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар. Хамтран зөвхөн байгуулагч нийслэлийн залуучуудын байгууллагын ахмад ажилтны зөвлөл. Дэмжигч байгууллага нийслэлийн засаг даргын тамгын газар. Нийслэл Улаанбаатар хотын залуучуудын байгууллагын 100 жилийн мэнд хүргэе.